Мод огтлох унгах нь ойн аж ахуйн ажлын төрлүүдээс хамгийн хүнд бөгөөд аюултай ажилд тооцогддог. Зөвхөн мэрэгжлийн сургалтаар зохих ур чадвартай болсон ба хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын хувцас багаж хэрэгсэл бүхий ойн ажилтан энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ ажлыг зөвхөн хөндлөн огтлолын хэмжээнд тохирсон урттай эртээ бөгөөд аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд гинжит ирний тоормос бүхий моторт хөрөөгөөр гүйцэтгэнэ. За мод унахад ойн ажилтан маань эхлээд модондоо дөхөж очиж модны ерөнхий тодорхойлолтыг хийх хэрэгтэй. Ерөнхий тодорхойлолт нь юу гэсэн үг гэхээр модны унах чиглэлийг тодорхойлоод энэ зөвлөгөө унлаа гэж бодоход бүх багаж хэрэгслээ чиглэлийн эсрэг талд багаж хэрэгслээ тавина. За багаж хэрэгслээ тавьсныхаа дараагаар бид нар модны наривчсан тодорхойлолтыг хийнэ. Наривчсан тодорхойлолт юу багтдаг вэ гэхээр эхлээд бүх титмийн хазаалт нь хаашаа байна? Ихэнх титм нь аль талдаа гарсан байна? Тэгээд дараагаар нь модны гол иш маань аль тийшээ тонгоосон байна. Ийшээ тонгоосон байна уу? Эсвэл хажуу тийшээ тонгоосон байна уу? Эсвэл арагшаа тонгоосон байна уу? Тэрийг ажиглаад модныхоо доод хэсгийг ажигладаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ мод маань төмөр төртөгдсөн байна уу? Эсвэл одоо ямар нэгэн мод хөрөөдөхөд том чулуу хад юу вэ? Тэрийг ажиглаад энэ модноос 1.5 м радиуст ажиллах талбайгаа цэвэрлэх хэрэгтэй. Унгаах чиглэлийнхээ эсрэг диагонал 2 тишээгээ 7-оос 10 м зүхтаах замаа бэлддэг. Зүхтаах замаа бэлдэхдээ зүхтаах үед ямар нэгэн тэглэх мод чулуу хад юу вэ? Тэрийг цэвэрлдэг. Үүний дараагаар хайрцагч хөрөөдөхөд мод маань бэлэн боллоо гэсэн үг. За модыг зөв аюулгүй мэрэгжлийн түвшинд унгаахын тулд хэд хэдэн алхам хийдэг. Нэгдүгээр алхам нь хайрцаглан хөрөөдөх алхам хийдэг. Тэр нь эхлээд модыг яг унгаах чиглэлийн дагуу зүсэлт хийгээд дараачихын зүсэлт хийснийг хөндлөн зүсэлт хийж авч хаяад дараагийн зүсэлт нь яг өмнөх зүсэлсэн зүсэлтийн дагуу 90 градус перпендикуляр зүсэлт хийгээд тэрийг мөн хөндлөн зүсэлт хийж авч хаяад хоёр дахь зүсэлт хийсэнтэйгээ мөн адил 90 градусаар дээрээс нь доош нь зүсэлт хийгээд тэрийг мөн хөндлөн зүсэлт хийж авч хаяна.
За ингээд бид хайрцаглан хөрөөдөлтөө хийгээд дуслаа. За хоёрдугаар алхам нь бол амлгаа хөрөөдөлт хийдэг. За амлгаа хөрөөдөлтийг бол эхлээд тэгшин хөндлөн модны диаметрийнхаа 5.1-ээс 3.1-т нь 3.1 хэмжээтэй зузаантай хөрөөдөлт хийгээд түүнийг амлгаа хөрөөдөлт маань 45 градус байхаар диагоналдаж дээрээс нь доош нь хөрөөдөд амлгаа хөрөөдөлт хийсэн өнцөг маань 45 градусын адил талд хуц өнцөг байх ёстой. Гуравдугаар алхам нь жижиг хөрөөдөлт байдаг. За жижиг хөрөөдөлтийг шугам төмрийн доод хэсгээр буюу ухрах хэрийн үзүүр хэсгээр жижиг хөрөөдөлтийг хийгээд тэгээд чигээр нь модныхаа дундуур хөндлөн огтлоод тэгээд татаас хүртлээ явуулдаг. Татаас маань юу байдаг вэ гэхээр модны диаметрийн 11 зузаан өндөр нь бас мөн модны диаметр 11 буюу хамгийн багадаа 3 см зузаантай өндөртэй байдаг. За тэгээд энийг цааш нь хүзүү гаргахтлаа хөрөөднөө. Анхаар за энийг ингэж хөрөөдчихэд мөн адилхан нөгөө талаас нь мөн бас адилхан ингэж хөрөөдөд тэгээ ингээд чигээр нь явж уулзуулаад ийш нь татаагаа үлдээгээд за тэгээ дараагаар нь ийшээ модны модыг унгахгүй байх аюулгүй байх талаар хүзүүг үлдээдэг. Энэ хүзүү маань мод маань унахгүй байж гинэ гэсэн үг. Түүний дараагаар аюулгүй дээрээс нь хүссэн чиглэлийнхэн дагуу модоо унахын тулд хоёр талд нь хоёр шаантаг хийдэг. За шаантаг хийснийхэн дараагаар дөрөвдүгээр алхам буюу хамгийн сүүлийн алхам хүзүүгээ жижиг хөрөөдөлт хүртлээ хөрөөдөд тэгээд мод маань уннаа.
Энэхүү сургалтын киног Монгол улсын хөдөлмөрийн яам болон байгаль орчин ногоон хөгжлийн яамны хүсэлтээр холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь хөтөлбөр бүтээг.